За Монгол 92 3 удаагийн төгсгчдийн спорт наадмын эрэгтэй богдын алтан медаль дэх тоглолтод шалран гарч ирсэн Ховд Алтан Барс Октябрийн орны багууд хараалтаа тусглаа. Хоёр үеийн тоглолт тун сонирхолтой болно. Өнгөрсөн жилээс алтан медалийн төлөө тоглож 2 тэгээр Октябрийн орны баг авраг авч байлаа. За энэ тоглолтын өмнө эрэгтэй богдын хүрээлэн медалийн төлөөх тоглолтод Сэлэнг Булган аймгийн багууд тоглолт хийж 2-1 харьцаатаагаар Булган аймгийн баг хүрээлэн медалийн бозлыг хангасан. За эмэгтэй талбай дээр Булган завхны багууд алтан медалийн төлөөх тоглолтоо хийж байна. Тоглолтын лайвын сонирхороо та бүхэн группээр лайв орцсон байгаа. За Ховд Алтан Барс хариу нэх тоглолтоо өнгөрсөн жил их олон нөлөөтэй тэргүүл яваад төгсгөл алдаж 2 тэгээрээ жүглээж ирсэн. Энэ жил дахиад Октябрийн орны нөлөөтэй алтан медалийн тоглолтод гарч ирсэн тоглолтыг хийх гэж байна. За спорт мастер Чинзэрэг Сербол Золуудрах алтан очир Идэр мөнх Очодрах Бямдэрж Баттал гэсэн өдөө бүрэлдэхүүндээ бүрэлдэхүүн бол бас гарны эцсийн туршлагатай бүрэлдэхүүн. За Октябрийн орны баг олон улсын жирийн мастер Чулуун Даваа спорт мастер Бямбжав мөн олон улсын жирийн мастер Халзангийн мөнх толго гэдэг одоо сүнсэн дийлийг тэмцээний анх дугаар аваргын бүрэлдэхүүн Цэргийн их сургуулийн Хинкс багаас болсон 3 одоо тоглогчтой дэд түвшний тоглогч олонтой юм одоо бүрэлдэхүүн. За мөн волейбол спортын нэгдүгээр зэрэгтэй Батмөнх Отгонбаяр за тэгээ сайхна Эрдэнэбаатар Золжил гэсэн одоо бүрэлдэхүүн төлөх гараанд гарч тоглоод байгаа. За Ховдын төгсөлд бол анх санаачлан эхлүүлж 2024 онд одоо энэхүү спортын наадмыг эхлүүлж байлаа. Өнгөрсөн жил Архан хотод зохион байгуулагдсан бол энэ жил Эрдэнэт хөвсгөл болгоныхын одоо 3 удаагийн спорт наадмыг сайхан зохион Монгол 92 спортын 3 дугаар наадмыг волейболын төрлийн алтан медалийн тоглолт эхлэлийг бэлэн боллоо. Алтан медалийг талбайн эзэн багаар Октябрийн орон талбайн орчин багаар Ховд аймгийн тамирчид тоглох гэж байна. За Ховдын төгсөгч Уянган агч маань одоо 2 багийн бүрэлдэхүүнийг сайхан зарлан гаргаж байна. Намжлын Чулуун Даваа олон улсын хэмжээний мастер Октябрийн орны давталын тоглогч Эх сайхны Бямбжав спортын мастер давталын тоглогч Сайн буянгийн сайхна давталын тоглогч Түмэн насангийн Эрдэнэбаатар давталын тоглогч Саднамдаржийн Төгс баяр давталын тоглогч Бямсүрэнгийн Золжаргал давталын тоглогч Нацагдоржийн Мөнхбат давталын тоглогч Дамжин сүрэнгийн Цэрдэндэш давталын тоглогч Дэлхийн алтан багны 1-р зэргийн давталын тоглогч Бямдоржийн Инхбатар спортын 1-р зэрэгтэй давталын тоглогч Эрдэнэгийн Хос баяр давталын тоглогч Хончгийн Отгонбаяр холбон тоглогч Бадрахын Батмөнх холбон тоглогч Октябрийн орны баг тамирчтай спортын өндөр амжилтыг хүсье. Халбан зочин багаар Цэдэндаржийн Чинзэрэг спортын мастер давталын тоглогч Даваагийн Золуудрах спортын мастер холбон тоглогч Далиханы Сербол спортын мастер давталын тоглогч Доржийн Баталда спортын мастер хамгаалалт тоглогч Машлайн Алтан очир спортын мастер хамгаалалт тоглогч Баатасүрэнгийн Идэр мөнх спортын мастер давталын тоглогч Балжинэмийн Балтаатар спортын мастер давталын тоглогч Мөнх Чулууны Очодрах
хамгаалагч, дөрүүдийн мөнх бод хамгаалан тоглогч, төр мөнхийн бэмд орж нэгдүгээр зэрэгтээ доотлон тоглогч, Бацгийн алтан сүх хамгаалан тоглогч 2023 оны анхны Монгол 92 спортын наадмын волейболын төрлийн алтан медаль Алтан Барцаг 2024 оны Монгол 92 спортын наадмын волейболын төрлийн алтан медаль Октябрийн Ариан Ихо тамирчидаа амжилт хүсье. Сангад хоёрын бүрэлдэхүүнийг сарлан гаргалаа. Ховд Алтан Барс 2024 онд авраг авч байсан өнгөрсөн жил мөнгө медальтай Октябрийн Арианы баг 2 дахь жилдээ өрсөлдөж байгаа. Өнгөрсөн жил алтан медалийг хүртэж байсан. Энэ жил Ховд Алтан Барстайгаа дахин одоо медалийн өнгө үзэхээр шалгарсан байна хоёр баг. За хоёрын тоглолт өрсөлдөд сайхан тоглолт болно. Ховдын бүрэлдэхүүн бол дандаа мастеруудаас үргэлжлэн бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Спорт мастер Шимзэрэг сербол золоод галтхан очиж эдрийн мөнх ямдэрж гэдэг одоо дандаа сол зэрэгтэй мастерууд бий. За эсрэг талд Октябрийн Арианы баг багийн стурын тоглогч олон улсын мастер Намжидын чулуунд аваа. Спорт мастер Бямж баяр одоо бас нэгэн төрхөө сайхан хуршил явуулнаа. Норон өндөр баг. Өндөр бүрэлдэхүүнтэй гарааны бүрэлдэхүүнтэй. Хоёр жил дээр алдан алтан медалийн төлөө медалийн өгөөж байна хоёр баг. Арга байхгүй одоо мастеруудаар бүрдсэн одоо бүрэлдэхүүнүүдтэй. Нэг бас тоглолтыг сайн мэдэх юм хоёр баг та. За Ховд аймгийн багаас мөнгө тоглолт нарна. За эмэгтэй алтан медалийн дэх тоглолтод завхан болгоны баг тоглолт хийж завхан аймгийн баг аврагын болон гэж болгоны баг мөнгө медалийн бодлыг биелүүлж байна. Эмэгтэй богд төр хөрөлт медалийг увс авсан. За эрэгтэй аврагын дэх тоглолтод ихэд багийн хаалт гарч ирж шүү. 3 хаалт гарч ирж байна. Чулуунд мастер дээр. Чинзэргийн хуралт. Чулуунд мастер дохтой явсан. Багийн однод золоо одрох хаалтыг өнөстэй өрсөн оног авлаа. Ховд тоглолт ихний оног авлаа. За энэ тоглолтоор волейболын медалийн дэг тоглолтууд өндөрлөж энэ талбайд одоо сагсан бүгийн одоо тоглолтууд үргэлжлээд явах болно. За оног хөдөлгөөд одоо улсын мастер чулуунд аваа 1-1 болгоод өрчилсөн. Волейбол спортын нэгдүгээр зэрэгтээ Отхон Баярын давалт руу гарсан давалт гүйцэтгэлээ. Эдэр мөнхийн тоглоо сайхнагийн хамгаалалттай болсон Бөмбөг Сол 18 номер техникатайгаар зургаалсан. За энэ сул мөнгөөр ямар тоглох сонгож явуулах вэ? Нэгдүгээр мөнгө оногчтой ирсэн. Дөрөвдөрөөс хоёр дээрээс явлаа. Эдэр мөнхийн тоглоо. Тосны мэдээ төгсөж жанааны цаг 2-1 болгож өрчилж байна. Ховдын баг. Сагсан бөмбөгийн голын талбай дээр завхан баян хонгорын эмэгтэй хөвгөө ядалтаагаараа завхан баян хонгор. Сагсан бөмбөгийн голын талбай дээр эмэгтэй завхан баян хонгорын хөвгөө ядалтаагаараа Манай цаа 2-1. За 6 дээр сербол хамгаалалт хойш ярьжлаа да. Чулуунд мастерын тоглоо. Манай цаг 2 өрөөлөж шинсэллээ. Сагсан бөмбөгийн голын талбай дээр завхан баян хонгорын эмэгтэй хөвгөө ядалтаагаараа
Тоглолтын эхлэн тайлбар 2 минут. За хоёрын ихний чинь тогтооно нээсээ 3-2. Октябрийн 21 онооны ил болсон байгаа. 3-2. Гадуур хувсаг ус дээшээ гараарай. За дөрөвдөр дотоод олболтон дээр давуулах мөнгөн дээр ойлгогдсонгүй. Хүмүүс ол орж ирсэн. Эдэр мөнхийн нутгаа. Манайх дэмжилтэй. За аашаа явсан шүү. Ховд аймгийн мэг онооны нээсээ 3-3 болгоод тэнцвүүлээд авлаа. Багийн дөрөвдүгээр 15 нэмэр байсан. Нэгдээ. За эхний ээлжийн тоглолтод их гоё тэнцвүүхэд хийж байна хоёр багийн тоглолт. Оши манайхаа явчихлаа бөөгнөрөлд наашрич. Нааш тийм очиж дэмжилтэй. За хоёрын хаалгараа дээрээс хоёрын хаалнаас болтоозгоод тоглоход талбайд унсан байна. Намжлын чулуунд даваад нэг хэмжээ төгөөсгөж анаагасан. Онооны тэргүүлтэй болгоод давалтан дээр ажиллаа 4-3. За чулуун мастрын давуулт их нөлөөтэй. Өсрэлттэй давуулт, давуулт гоё орцсон. Хүчтэй давуултууд нэг шүү дээ. Энэ давуултан дээр бид оноо явдсан шүү дээ. Энд дээр сахах гоё шүү дээ. Энд дээр сахах гоё шүү дээ. За шинэ зэрэг мастер нэгдүгээр мөгөөдөд авсан. Өөрөө давханд явнаа. Чулуун мастрын хамгаалт томчтой болсон. 4 араас аваханд явлаа. За ард хамгаалж болсонгүй. Ард гарсан ч оноо явуулахаар байна да. Чулуун мастер 5-3 болгож өрчлөө. За өнгөрсөн өдөрт албаны үндэсний дийлэг нэмцээнд Hobbies клубтай ажиллаж Hobbies клубын лигийн мөнгө медаль хүргэсэн. Чулуун мастер Натур Бакс клубын дасгал жуулах шарбан давхар ажиллаж бас одоо эхний тойргийн тоглолтууд дээр ажиллана лээ. Хоёр тойрог Натур Бакс клубтай ажиллана лээ. За баг өнөр золоо одрох тор өрсөн торны алдар мөнгө радгаж байгаа нэрцээ 6-3 болсон. Октябрийн 21 3 онооны тэргүүлэлт тоолж эхэллээ. Хоёроо багийн За Сербол мастер давуулт төлөвлөд авсан. Давталгаа байсангүй сул явуулаа. Сул мөг баг оруулаад тоглох хэрэгтэй. Бямжавын уралт. Эдэр мөнхийн хамгаалт оромжтой болсон. Батолтын нутгаа. За 6 дээр хамгаалт оромжтой. Баталгаа байсангүй сул явуулсан да. Октябрийн ярь. Чин зэргийн нутгаа. За спорт мастер Зэдэн дэржийн чин зэрэг давхны хэмжээтэй өсөж анааны цаг 4-6 оргоод артлаа. За эмэгтэй багуудын волейболын төрлийн медаль эзэд тодорсон шүү. Хөрөлт медалийн эзэдээр Увс аймгийн баг тамирчин шалгарсан мөнгөн медалийн эзэдээр буулган алтан медалийг завхан хүртлээ өдөөл дээр. Эрэгтэй багуудын хөрлийг буулган сэлэнгээг ажиж авсан бол талбайд тоглож байгаа хоёр баг алтан мөнгөө үзэж байна. Дөрөвдөрсөн дотгоо 2 секунд. Тоглолтын эхний цагтаа. За хойш мэдгцэн. За мэдгцээ. Спорт мастер Бямбжав. Тоглолтын эхний цагтаа. Мэдгцээ. За хандын улсын аврагчлал хэмжээнд Алтан Барс клубээс одоо олон жил тоглож байгаа тоглогчдын нэг Бямжав мастер. Ховдын энэ бүртгэнтэй бас гар нийлэн тоглодог тоглогчдын нэг шүү дээ. Баярлалаа дагаар мөнгөр олсон. Давуу тийшгүй дуурсан байсан байна. Баярлалаа дагаар мөнгөр олгоод оноо нэрцээ 5-7 боллоо. Талбай дээр 7 тоглогчдод алдаж явах юм. Тавдалаа. За дөрөв хуулсан оногсаа Ховд Алтан Барсаас цаг оногд золоо удрах мастер ганцхан оног зэрэгтэй ойртож ирж байна. Дөрөвдөр их сайхан оноголоо хуралтыг хэмжилтээ гүйцэтгэлээ. За Баруун аймаг Увс Ховдынхаа нийлээд эртээ өгөөд хэмжиж байна.
За хавд бол ер нь одооны зөрүү өсгсөн ч ер нь тайвширч болохгүй баг гэдэг сайн мэдж байгаа. Алдаагаар авах хэсгөө өнгөрсөн жил бас их олон зөрүүт оноо дээр гаргачаад алдаж ирсэн ихний үедэр. За дөрөвдөр хавлт өгсөн Батолдын тоглоо хаашаа зэгцэн. Тоглолтоо талмаа гаднааснаар 8-6 боллоо. За хавдын тоглолт бол октябрь 21-нд бол бас тал дээр тоглолт гарна гэж бодоод байгаа. Олон талын тоглолт. Сербиолын хуралт. Дараг тоглоо Батолдоор явна. Хосырын алцад руу зориулж байна. 3-араас чулуун давааг тоглоо. Сербиолын тоглоо. Сайхнаг хамгаалгыг солсон 3-араас хуурлаа. За торлоо оруулсан. Бямжавын тоглоо. Эдэрмүхий хамгаалт тав дээр гоё болсон. Сербиолын тоглоо явсан. Хаатнаас ороод ирлээ. Хосырын за Дэлханы Сербиолын мастер тоглоо явсан. Энэ удаа дотож байна да тоглоо. Оноо 9-6. Гурван онооны тэргүүлэл. За хавдар өмг шилжсэн. 11-т 7-9 жарч байгаа. За чин зэрэг мастер урд байран дээр орж ирэхээр бас нэлийн онооны зөрүү ойлгох хэсэгтэндээ. Нэг салгаад урд байран дээр орж шүү. Дөрөв хуурлаа. Багуун бол шатхан баярын хуралт. За эдрэмхийн тоглоом жилтэй. Тун гоё хэсэг тоглоомыг үүсгэж анаа гавтаа. Эдрийн мастер. Амгалгүй Ямжи мастрын тоглоомыг хамгаалсан чин зэрэг эдрэмхийн тоглоомд нэгээр байсангүй тоглоод мангад ночтой. Гараа ицсэн бөмбөг юм байна. Хаалтны гаргүй юм байна. Он 18. За чулуун мастер орсон байгаа шүү. Урд байран дээр. Нэг салгаад чин зэрэг мастер урагшаа орж ирэх хэвээр. Сербиолын оролт. Тавтай ойрхон тоглолт байна. Торноос жоохон зайтай тоглож хэрэгтэй. Хоёр дахь төлөвчдөө мөрөөр холбооч нийлэн гоё засаж явах хэрэгтэй шүү хавд. Холбоочийн дөрөв гаргаж болохгүй. Спортмастер Бямжав давталт гүйцэтгсэн. Сербиолын оролт. Харин нэг нойр холбоотыг ганцхан алтаас тун гоё болчихлоо. Дээш нэг дасгаж өгөх шүү. Дээшээ гараарай. Тэндээс үзээрэй. 9-10. Байж гараа. Байж. Дээшээ гараарай. Дээшээ. За саксофоны талбай дээр голын хасагдах шатны сүүлийн тоглолт завхан баян хөнгөр тоглож байна. Дөрөвдүгээрээс нь болохоо. За олон улсын мастер намжийн чулуун даваа дөрөвдүгээрээс тоглоом гаргаж ирсэн. Халдууллаа тог. За мастерсын одоо олон улсын тэмцээнүүдэд тогтмол өрсөлддөг тоглогчдын нэг олон улсын мастер чулуун даваа. Ахад мастеруудын тэмцээн байна. Олон улсын одоо мастерсын томоохон тэмцээнүүдэд өрсөлдөн. Улсын аврагчлал тэмцээн дээр тогтмол өрсөлдөн. 90 онд цэргийн экструудын тэнгисбүгээс аврагаваад тэгээд ер нь бас Америкт олон жил байж байгаад их оронд ирсэн байдаг. За урын алт ингэж гоё багийн алттай тоглох ястай ховд багийнх цододрохын алт амжилттай болсон. Спишг унтраарай. 10-12 Спишг унтраарай. Хоёрын алт мөн оновчтой. За хоёр орхон дондор ороод ирлээ дээ. За чин зэрэг мастер одоо сайхан тоглолтыг яг удирдах хэрэгтэй. Дуудаж яваад холбоотой сайхан ярилцаад өөрөө бас тоглоомд өндөр хөвтэй орцох ёстой. За октябрийн солилцоо оруулж иж байгаа юм байна. Багийн 6 номерын тоглогч Батмөнх солилцоо гаргаж ирсэн. За энэ бүрэлдэхүүн дээр олон улсын мастер халдсангийн мөнх тулгын мастер бас би
Тэмцээний эхний өдрийн тоглолтууд дээр оролцож ирсэн. 2-3 дахь өдрийн тоглолтууд дээр 8 Бас нүүр бүртгэндээ байт. харагдах Нэгүдээ болоо. 2 шил гүйцэтгэн. Идэр мөхөн давтгаа сайхан дээрээс өр зогсож байна. Идрийн мастер 11-13. Дараагийн шил гүйцэтгэн. Давд алтан барсал нэлээд гоё дэмжигчтэй байна. Дараагийн Бага сайхан дэмжиж байна. Амжилттай багийн яна. Арын давтгаа амжилтгүй гадаа зогсон. 12-13 ганцхан өнзөр болж байгаа. Бомбодовчос. За жодондоо масрын дараагийн давтгаа хаалтнаас агараад сайхан суучтал болчихж байгаа юм да. Хоёрын хаалт өсрүүд үсрэхээр штэ Алтаашир мастер сая хаалтан шилжсэнгүй. Эдот биш бомборайса. Баян мотор сараарэ. 4-2. Батолдын хоролт. Бямж мастер амгалт хоногчтой олсон өрөөсөг зулханд явна ганцхан алтны ард хуурсан. Батолдын давтгаа. За гартаа тоглон орууллаа Батолд. 13-14. Өктөбөр баг техникийн алтаар гаргасан. Харлуу давалцсан. Энэ солонооггүй тоглоно шүү. Мастер шимзэргийн давалт хамжигдж болчихж байна. За хөрд медалийн тоглолтууд 3 ээлжийн тоглолтоор шийдэгдсэн. Сэлэнг Булган аймгийн багуудын тоглолт. Аврагдаг тоглолтод бас өрсөлдөн гарахаар тоо дээр гарахаар тоглолттой хоёрын тоглолт. 14 15 Бомбодовчос. Бямжин давтгаа хатнаас хойш яцсан. Баян мотор. Баригдгүүдээ. За спорт мастер Бямжев мөн одоо цэргийн суултын сугаас тоглож лигийн авраг усан одоо тоглогчтой нэг. Багийн 10 дугаар лигийн авраг одоо 2 тоглогч гараанд байна. Октябрийн огт. За шогом мөргөлд тоглож байгаа давтгаа алтны гар байхгүй. Сербол мастер давтгаа толбай гаднааснаар эргээд 3 онооны зэрэг болж анаас саллаа. 17-14. Хатнаар туурсан. Батон Батолдын давтгаа 6 дээр хамгаалцгаая. Хоёр атас Батолд 4 рүү уурсан бөмбөгдөр Батолд амжиж хамгаалсан. Сербол холбоод өгсөн хоорлаа. Зян хатнаар таяул дагсыг хатнаар тэргүүл татсан. Спортмастер Дэлханы Сербол мастер тоглоомын хэмжээлтэй өсөж жанаагаар тасан анаа цаг 2 онооны зэрүүтэй ойртож ирж байна. За зододрох хаалтнаас дөрөөр татсан. Тэгээс минут 30. 3-аас чулуун даваагийн уралт. За хамгаалтан дээр ойлгоцсонгүй. Алтаачир мастерог хамгаалаад хамгаалахаар 3 дугаар нарчтаад байна. 18-15. За та хоёр дахь нь 18-15 дээр ховд алтан барсаас ихний завсгалыг авлаа. Баян горконо. Баянэса 14 Ogti thakta photli tavanaru tadivada Баян мажнас Багийн хавта 14 наврыват. Дэгуда Баян горкота дэвнэврэ тадивада сүүлийн нэг минут. Бөмбөг хавтаа тавхан дараагийн Баян горкота дэвнэврэ тадивада Баян горкота
Багийн ойролцоогоо 8 2-2. За Скватрийн октябрийн баг өдөрсөлж байгаа 21 аймаг шигшмэл сайхан баг өдөрж байгаа. Волейболын дөрөвдөд бол ер нь тонгой өсөлттэй жигд юм уу баг. Бүгдийн үндсэн цаг бас 39. Аймаг болгон аймаг нийслэл гэдгөө багуудын самбарчлагтай бүрдүүлсэн баг үү. 3-да 2 шиг бүрдсэн. Багийн борцоосоо бүгдийн цаг 28 секунд. Давцхан 10 секунд. Бүгдийн цаг 19 секунд. Сэлцээ баяр давхан 10 секунд. Сэлцээ давхан. Багийн хриаста 7 секунд. За дутуу 9 тоглолтыг 18 дээр тэнцвэж явлаа. Ховд Алтан Барс тонгой ярьж байгаа. 20 дугаар тоглолтууд явж Тоглолтын цаг дууссан. Тамирчин баяраа үргээрэй. 19-18 биш үү? Октябрийн орон 1 оноо хэрэглэв. Тийм байна. Рус нэр мастер нэмэлтийн жолоонд аваа. Ганцаа тонгой эсэрдээ. Дөрөв нотхоныг явуулсангүй. Сэлцээ баяр. Багийн дөрөвдөгтэй. Эдгээр гончтой сая дөрвөн дээр золоодорхын уралд Сэлцээ Батууд хамгаалагчтай болсон. Эдгээр мөнхийн хуралд Чулуун мастер хамгаалалттай байна. Өөрөөс сэрэг толгойд явна. Өндрөөс сэрээд 3 хаалтаар хуурсан. 3 хаалтнарын зэн дээр хуралд шоноглоо. Хаалтар хурлаараас 2 оноо шоног холдуулаад 21-18 болгож холдуулж байна. За Ховд Алтан Барсаас хэлцээ хийсэн. багийн давтгоноо. За багийн 11 номерын тоглогч Сэцэг гаргаж шиж байна Ховд Алтан Барсаас. Багаар нэг болдоо. Сэцэг гаргаж ирсэн. Багийн дөрөвдөж. Эснэмэр байл 2-да 2-1 нэмэлт шиг болсон. Чин зэрэг нь болохоо хаалтай гарахгүй. Өндөр хаалтаас болоод шугамр өргөж байгаа болохоор магад нансан. За чин зэрэг мастер нэг тоглолтоор ороод байгаа очир байгаа байна да. 22-18 ихний чин тоглолтын ажил руу ойртож байна. Октябрийн орон эдгээр мөнхийн оролт шугам дээр Гамжи мастер хамгаалалттай болсон. Татаад аваад ирлээ. Чин зэрэг нь болохоо хасаа алтаар хуурсан. 11 нэмэр байл 1 удаа. Чулуун даваг тавьсан. Золоодорхын аалгой. За энэ багийн алд үсрээд байх хэрэгтэй шүү. 3-ын алднаас бутуудаад 2 дөө нороод дунгасан. 2 дээр нь хорсон. Хорны алдаагаар мөгөр олгож явах юм аа. Ховд. За 23-18 дээр тоглолтын 2 дахь завсарлага авлаа. Сүгатар дүүргэн. Имбэртэй сүгатар дүүрэг. За дархан байна уу? Имбэртэй дархан. Имбэртэй дархан. Эмэгтэй дархан Сүгатар дүүрэг 2 гараарай. За 5 оноо дэргэл оноо дэш гаргасан байгаа. Эхний эцсийн тоглолтын ажил ойрхон байна. Октябрийн 21. Эдгээр мөнхөр хуурлаарсан. Эдгээр мөнхөн мастер хуурлаар оноо өдөглөө. 19-23 болголоо. Пас. Дөрөв нотго явна. Дөрөв нотгон дээр голын хатан өгсөн спорт мастер Зэдэн Дэржийн жин зэрэг товтоог зогсоолоо.
23 болгосон. За тэгээ ойрчсэн тоглолтын дээр давуулалт нь орсонгүй дээ. Ийм гоё өндөр тоон дээр давуулалт дотоод 24-20 ихний эцсийн тоглолтын хойшлын тоо хоосоор давуултыг үүсгэнэ. Чин зэрэгээр хоорд явсан хаалганамжтай урд усын хамгаалалттай болсон. За Иралтас болоод нутсан Одос Нэрмастер Чулуундаа ихний эцсийн тоглолтын хэсгийг хийлээ. 25-20 харьцаатайгаар Октябрь 20-ны ихний үеэр хойшлыг авлаа. Ил ярьцааг нэгтгэг болголоо. Алтан медаль руу ойрлоо Октябрь 20-ны. За өдрөсний тоглолтыг эхлүүлэхээр баг тамирчид талбайд гацгаалаа. Эхний эцсийн тоглолтууд дээр нь 2-0 явсаар байгаа. Өндөр тун дээр 5-0 болж боллоо шүү. Манай дээр гартаа тун гоё яваад байдаг тоглолт тамирс. Өдрөсний тоглолтоос ээлжээс сэнцүүлэгч зүтгэндээ. За багийн 11 болдоо гараанаас гэсэн байна. Ороод ирж байгаа хүмүүс чулуундаа хууралт явуулсан. Чулуундаа масрын тоглох явуулсан. Хоёр атнаас болдуулан дөрөвдөр онгож байна. За, гадрын голдон хууралтаар мөнгө ногсон. Ховд оноогоо дэглээ. Спортмастер сэр болын хууралт. 1-1 болгож шинцэллээ. 10 секунд. 5 секунд. За, давтхан нэлээс харсан. Давтхан нэлээс харж байгаа. Нэлээ оруулцсан холбоотой байна. Салгаагаар оруулалтаар 2 дээрэн доош нь дарах гэсэн болсонгүй. За, дараад болсон. Анагаавдаа ананы цаг 2-2 дээр тэнцэлдээд жолоондоо мастер. Хөл жаахан тоглоод байна. Шагааг ишгсэн юм болов. Нэлээ ачаалттай тоглолт л та. Тэрэндээ жолоондоо мастерын хувьд сагсан дээр тоглож байгаа. Олоол дээр төтгөө өөрөө явж тоглож байгаа учраас. Хооролонсон спортмастер Идрим мөнх 3-2 болголоо.
Өнгөрсөн жилийн октябрын оройны энийг багт чинь манай бас өдөөд шилдэг маструудын нэг олон сүнжирийн мастер Тусангийн төгсгөр мастер онцлог бүрэлдэхүүнд тоглож байлаа. Өнгөрсөн жил бараг сүүлийн тэмцээн энэ Монгол 92-ийн төсөлтийн аврагчдад бол тэмцээн байсан байгаа шүү. За онооны харьцаа 3-3 болоод тэнцсэн. Яа Сербод мастрын тогтоо явсан Хосери хамгаалалттай. За хатруу зөксөн бодог хамгаалалт. За хат нарыг хамгаалж болсонгүй. Магнята 14 номер вето Лигода. За ховд 2 оноогоор холдож байгаа юм биш үү? 7-5. Ховд нэг 2 оноо зэрэг үсгээд авсан. Тэр оноогоор цаана нэцээ 6-7 ганцхан оноо зэрэг болгож өрсөж байгаа. Өдөр гоноштой давуултын шугам ишгэ давуулцч октябрийн оройны давуултаар мөнгө олгосон 8-6. Батолдын давуулт. 3-аас орлоо. За Чинзэрэг мастрын хамгаалтаараа ирсэн. Хараа за 7-8. Хой пас. Авдимбек эдэр мөнхийн утгаа хамгаалтаа шийдсэн. Эдэр мөнхийн мастрын хамгаалалт тоглоо амжилттай болсон онооны цаг 9-7 орж иржлээ. За 2 оноо илүү яваад өгшөөгөр онооны зэрэгтэй оноо дэш гарахгүй бол 2 онооны дэргүүл бол баттай дэргүүл бишээ. Шолондоо мастрыг арын бэр дээр байгаа дэр бол онооны дэргүүл яваад байна. Энэ оног ард байгаа дэр нь илүү олон онооны дэргүүл болгож холдуулах шаардлага бий. Самсамгийн гадаад гадаад хинти болсон эрэгтэй богд гэсэн байгаарай. Энэ онцгойроо хинти болсон эрэгтэй богд гэсэн байгаарай. За аргач хуурсан мөнгө наамдаа спорт мастер Бямжав тоортоллоо. Нийлэмрээд 2-удаа 2 шиг гүйцэн. Гой пас Батолдын нэгдүгээр мөнгө ямар гоё байна. За тортой ойрхон тоглолт юм ээ. Хаалт руу орно. Харагдахын сул тоглосон зэрэг бол энэ автгаа чулуундааг тоглолтоо Батолдын нэгдүгээр мөнгө аваад хамгаалт гоё харагдаж байна. Ховдын багаас тортой ойрхон холбоод байна. Өндөр хаалтаас бултууж чадахгүй байгаа.
Хоёр дээр нь ороод нагаасан олон улсын мастер Чулундава. Урд дээр орж ирэнгүүт анааны цаг хийсэлтэй тэмцэж явлаа. Тэргүүл аллаа. Тэгээ дөрөв дээр тавтай их ойрхон холболт яваад хаалтнаас болоод яддаг. Тэргүүл алдаж байна. За тэр ганц яалт оноглоо. Чулундава мастрын хаалт явуулсангүй 19 октябрь орны баг оны ид авч байгаа. Багийн дөрөвдөж И нэг дөрмөг талбайгаас гараацсан. За спорт мастер чихэр нэг дөрмөг. Харах байлаа 11-9 боллоо. За 2-1 холдож эхэллээ октябрь орны. Давлах шугамны гадар явсан, ховдын баг руу өмгшилсэн. Одод багийн тавцлаараа хинти болсон эрэгтэй баг үтсэн байгаарай. Хинти болсон эрэгтэй баг үтсэн байгаарай. Шугам дагуулсан гараацсан. Хатны гараа байсангүй. 11. За дараагийн нөхрийн хэмжээ хангалттай нь болоод аартны гартад цолдоод Чулундава мастер. Минутын төвчдөөс Ямар ч холболт ирсэн аргалж байна. Оноо явуулж байна. Тэгээ Монгол ирээр бол ер нь волейболын бахархал болсон домгууд энэ хэсэгтэнд байдаг юм байна. Монгол улсын шгшээг 7 жил тоглож явсан. Одоо ч дээд дэвшний тоглолтууд дээр одоо сахмадын клуб тариалагдсан тоглодог. Үндэсний дээд лигийн олон сахын амжилттай масрууд энэ 92-ын төгсгөл дээр байд юм байна. Тэр нь одоо спортын шийдвэрүүд байна л да. Тэрдэндээ волейбол дээр бол онцгой юм байна. Дөрөвдөж шийдлээ бэлдүү. 12-11 болсон байгаа. За отхон бэр давалт хүссэн октябрь орны явгаас хаалтын гартаа нэг гартан орсон гэн. Спорт мастер Давид ханы сербол тохны хэмжээ төгсөж байгаа санааны цаг 12-12 дээр төвчж авлаа. Дөрөвдөж шийдлээ бэлдүү. Хоёр хата 18 нэмэрвэста. Хоёроо За талаар 9 мөнгөн дээр явлаа. Тавлаад хамгаалж авсангүй. Тавлаад өгтөж авсангүй. Аюултай байна Чулундава мастрын даваалтууд хамгаалтууд халбаа дээр жигд бүх тал дээр оролцсон тоглогч олон улсын нэрийн мастер нэмжлийн Чулундава байна. Саксар байх байдаг. За өдөр амлагдсан Батолдын толгой ганц яа тусаасан. За Содорож оруулсан сербол мастер Батуудын хооролт хойшин тоглохгүй бол ер нь хаалтнаас гарахааргүй шүү. Шугам дээр хуурлаа болдог хамгаалт харамжтай болсон. Серболын хооролт топс явлаа. Баяр дөрөвдөж. Чулундавагийн хооролт. Яа одоо мастер Чулундава. Тарны алдаа гараад гэж байгаа юм да. 13. За тун ойрхон тоглолттой, тэнцвэргүй тоглолттой. Хоёрдугаар хичээл тоглолт. За Чулундава мастер тоглоо. Эдний мөнгө мастрын хамгаалтнаас ороод ирсэн мөнгө оноо авсан. Хамгаалтаар онооны тэргүүлийг авж байна. 14-13 болголоо. За октябрь орны нэг засаад захиаллаа.
За 3 онооны тэргүүлэл Октябрийн тоглоом хэмжээ төгсөөр 14-16 болгож өршөлсөн. Ээлж яцаг тэмцүүлэх боломж их ойрхон байна да. Хагийн тоглолтоор дабл давхаар тоглолт байна да. 2 4-ийн тоглолтод. Гэтэ 2 онооны тэргүүлэл Баттай тэргүүл биш шүү. 1-4 мөнгөөрчтэй сайхан ирсэн. Чин зэрэг уралт. За ганцхан алднаар гурал гэсгээд оноогоо явуулсан. Ганцхан алднаар тоороод оноогоо авсан. Манай цаг 17-14 болгож өршөллөө. Спорт мастер Цэдэн Дэржийн чин зэрэг. Яа өнөөдөр мөнгө гараавчлаа. Давлт шинэртэй сайхан гүйцэтгэлээ. Багийн 11 болдоогийн давлт. Тун сайхан давлаа. За тэгээд ганц тоглож байгаа учраас энэ тоглогчийг тоглолтоос гаргахын тулд энэ тоглогчийг чиглэсэн давлт тогтоонод тэтгэн өндөрөвтэй явж байна. Яа дараагийн давлтыг өсөлт дэжсэн гол гачлаа. 19-14. За Октябрийн арийн яг жоохон унцлаа да тоглолт нь. 5 онооны дэргэлж оноос харахад авсан. Хавд юм баг. Ээлж яцаг 1-1 болгоод өршөх боломжтой тэргүүлж үүсгэж байна да. Гэхдээ 20-тоор тоглолноор хайшрах болоогүй л биш шүү. Дямж мастрын хурал явсан. Дөрвөг холбож байгаа холболтоо оруулцлаа ороод ирсэн гэнээр зол одрах мастер боломж алдсангүй хуралыг гүйцэтгээд холдоллаа тог. За том боломжийн тэргүүлэл авцсан авд алтан барс. Ээлж яцаг тэмцүүлэх боломжийг ойрхон байна. Давлт торож орж ирсэн. Чулуунаа масрын нутгаа явсан 3-ын нутгаа хэмжээлтэй араас давтад оноогоо өдөглөө. 10-20 боллоо. За сая бол 1-4 мөг жоохон сул болж пассан дээр дараас оноогод явчихлаа шүү дээ. Октябрийн яг 1-4 мөг жоохон гарсан байлаа. Батуудын тоглоо хаатлага тадагаад орсон урд ус хамгаалт онцтой болсон. Дотоод болсон 4 автлаа. Батуудын давлт. Ямжийн тоглоо. За Эдрийн мастер, Сербл мастер дээр нэг тун гой зэтгэлтэй тоглолт өгчнэ. Одоо чин зэрэг мастер жоохон тоглоод өгөөч. Хаатай гаргаад орсон урд ус хамгаалт онцтой болсон. Гурван автлаар мөнгө хаалгаж. Октябрийн Чукага тавчд оноо авч биш үү? За 16-21 тав дээр гаргаад авсан дөө хавд. Багийн 13 сайхнаа давалт гүйцэтгэсэн Октябрийн югаас өндөрөөсрөө тоорол гүйцэтгэлээ спорт мастер Эдэр мөнхийн хуралт Баттай байна 22-16 болгож холдууллаа. Спорт мастер шин зэргийн давалт. Салцаа орж ирсэн байна. Салцааны шигүүл дээр давуулчлаа. Давалтаа дахин гүйцэтгэн.
Араас яснуухаа орсон гэдэг. За ерөнхийдөө 2-4-ийн тоглолтод тодорхой болчихоо да. Ээлжээс тэнцвэрх боломж тунгой болчлаа. 23-16 болж ирчихсэн. Шугамдаа голд навтсан Октябрийн ногоос Спортмастер Бямбчав шугамдаа голд навталж тоортоллаа. За урд өрн дээр орсон байгаас Чулуун мастер одоо хөөхөж үзэн 6 онооны зэрэг бий. Гэхдээ тоо дээр гарцсан байгаа учраас ховдод ус тайвширч болохгүй. Тоо шүү дээ. Бямжин мастрын давуу тал гадна унснаар инхүү 7 онооны гэргэлтэй 2 дахь ээлжийн тоглолтын ажлын дээр хүрлээ ховд. Яа, ирээдний дээгүр дотоллоо да. Чулуун мастер. За зөвхөн өндөр дан дээр давуу тал орохгүй нэ. Дахиад давуу хэмжээтэй болсон. Отгон бэрийн давуу хэмжээтэй болсноор 25 18-аар 2-4 тоглолтыг ховд алтан бар савда. Ээлжээс нэг болоо тэнцлээ. 3 дахь ээлжийн тоглолтоор шийдэгдэх хэрэг болж байна. За эмэгтэй багуудаас хөрөл медаль эзлэр Увс аймаг, мөнгөн медаль эзлэр Булган аймгийн баг алтан медалийг завхан авсан. За эрэгтэй багуудын медалийн тоглолтод аль аль нь одоо бас 3 ээлжийн тоглолтоор шийдэгдэж байна. Хөрөл медалийн төлөө 3 ээлжийн тоглолтод Булган Сэлэнгээг хожиж, Булган аймгийн баг болоод дээр эрэгтэй нь хөрөл, эмэгтэй нь мөнгөн медалийн болзол хангаж байна. Хос медальтай болоод дээр Булган байна да. За тунгадгүй шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолтод байд явагдах болно. Өрсөлдөөнтэй сайхан тоглолцсон. За шийдвэрлэх ээлжийн тоглолт 15 оноор тоглолтоо шийдэн талбай солих 15-аар тоглолт явагдана. Үе болгоны солилцоо, үе болгоны завсралгууд бүтэн бий. 2-4-ээс эдэр мөнхийн оролт сайхнагийн хамгаалалт хэмжээ болсон. Чулуун давааг нутгаа 2 хатны гадар ард хамгаалал гойсоосон. Чин зэрэг мастрын хамгаалалт сайхан болсон. Бартол болдоо яриад гудсангүй. Тоглолт төрөлхөр юм уу талбай даана гарах юм да. Ихний оноог Октябрийн орё наалаа. За Чулуун мастрын дотор Спортмастер эдэр мөнгө хаалтыг өнөстэй өрсөн оноог авч байна. 1-1 болголоо. Одоо дуусчих юм байна шүү. Одоо 25-19-ээр дуусчих юм байна сая. 25-аас 19 сая 2 дугаар ээлжинд дуусчих юм байна шүү. Сая 2 дугаар ээлжинд өндөр тоон дээр алдаа гараад 24-19 болцсон байсан байна. Одоо 1-1 болж байгаа юм байна.
За, жигтэйсээ 3 дахь ээлжийн тоглолт эхлэх нь болж байна. Эхний ээлжийн тоглолтыг Октябрь Ариан, хоёр дахь ээлжийн тоглолтыг ховд авсан. Ээлж ярьцаа 1-1. Хөрл бас 3 ээлжийн тоглолтоор шийдэгдсэн шүү дээ. Сэлэн булганы тоглолт. Хоёр бүгээ хоцсон алтан медалийн болцол үйдэл 8 медалийн өнгөөр шийдэх тоглолт. Нэг дөрвөн дээр хадгалсан гөлсөнгөө Спортмастер Зэдэн дэржийн чин зэрэг амжилттай давуултаар тоглолтыг эхлүүлж байна. Чин зэрэг мастрын давуулт нэг тэг боллоо. Нэмэрчин талбайгаа гараарай. Театрын давуултыг сайхна хүлээж авсан. Нэмэрчин талбайгаа гараарай. Давхлын тас оруулсан дөрвөг оруулаад холбосчих юм да. Хоёр тэг За, Шолон намаасар явнаа. Багийн алт үлдсэн байна. 3 алгаж ирсэн. Батлуудын хамгаалалт нэмстэй болоод 5-ын булдраа сул өвчлээ. Дараг нутгаа ганцхан алттай байсан. Ахаа багийн алтаа бэлтгэх хэрэгтэй байсан юм да. Ойлгомжтой шүү дээ. Энэ ээлжийн тоглолтод ер нь Шолон намаасараас өөр тоглогчдэр нэг тоглооны сонголт ирэхгүй байх. Өөрөө зүтгээл оноогоо салах гэж үзэндээ. За, отхон бэр давуулт үсгээд зэрэг болохоо сэр болгоо Сэр Булмастрын нутгаа 3-1 боллоо. За, ховд бол ер нь ховдын үеийн ч алтай булган гээд сумдууд ер нь болоод гоё шүү дээ. Ховд ер нь одоо тэр чигээрээ бас клуб актемууд суралцагчид олонтой болоодыг сайхан үздэг, дэмждэг одоо юм аймагуд нэг байдаг. За, эдэр бүхэн мастер хаалтаг нөмшлөө өрсөн. Дараагийн өмнө тордоор оруулсан. Октябрьянаас багийн 8 номерын тоглогч тавхаа явах гэж амжилттай болсон. Орон нэр цаг 4-1 боллоо. За, авдын багийн эхлэл сайхан эхлэл 2 дугаар ээлжийн тоглолтын хэмнэлээр эхлүүлж байна. За, анзаатай алт өгдөөд хаалтны гарнаас авдын талбайд унсан да. Октябрь Ариан оноогоор та Орон нэр цаг 2-4 болгож өрчлөө. Хос хоёрын давуулт. Сербод нэг юм бодроо хурал явуулсан талбайгаа унагсан. Сербодын оролт. За, атгаар сэргүүл нутсан. Одоосон жир мастер 8 жилийн чулуун даваа. 3-5 болгож ойр толоо давалтан дээр ажиллаа. Ховд бол багийн алдтай байна л да. 2-3 алт гарч ирээд байна. Чулуун даваасрыг барихтал ер нь нэлээд очиртой тоглолт л да. Гэтэл нэг удаа 3 алт гарч ирчээл дараагийнх хаалт өсрөхгүй орхичээд байна. Тэгжил болох юм байгаа юм. Батууд холболт төгсөн Сербодын тоглоо. Бямжин Басрын хурд явсаар ятнаас бутсан уралдан дээр хамгаалт өгн ойцсон Батуулдын хамгаалт жоохон дутууд болчихлоо. Манай 4-5. Хоцсон баг нь 2 дахь дөрөвдөх юм байна. 24 онд анх дугаар спорт наадамд ховд төрүүлсэн. Төрүүлжил давхар готоос болгосон 2 дахь удаагийн спорт наадамд Октябрь Ариан төрүүлсэн. За. Хатрамжтай сайхнагийн алт оноогоо соноо нэр цаа 5-5 болж тэнцлээ.
Хоцсон багийнх нь 2 дахь төрөө байх юм байна. Спорт наадмын модуудын төрний 2 дахь алтан медаль байх юм байна. За Чулуун Доо мастрын давуултан дээр бариад авдаа. 4-1 хэрэгэлсэн тоглолтыг 5 тоглолт дээр тэмцүүлж авдаа. Хөтөлбөр яа. Батууд пас авсан, бүлэгд авсан. Сербодын дотор ганцгаар хаалтанд явуулсан. Хаалтнаас чиг өөрчлөгдөд. Ховдлан ба санаа нэр за 5-4. За 8 дээр талбайгаас солихгүй энэ талбайд 15 оноор тоглож байна. Бямжийн дотор хатар сулдаж ирээд шугам дээр хамгаалсан өмчтэй болсон золоодрох хамгаалалт. Дахиад бямжийн уралт явсан. 4-4 рүү явуулах салгаагаар уралт хэмжээлэг болсон. 7-5 боллоо. Яа гурваас Чулуун Давааг нутгаа эдэрмэнхэн хамгаалалт оноочтой ус хамгаалалтаас орж ирсэн хүмүүс дээр сайхнагийн уралт. Чинзэрэг мастраар сулмаг орсон. Тэдээ хойш лөгч байна. Батолдын уралт. Отгон мэр хамгаалалттай болсон шугам орсон мөнгө талбайг онжээ. Октябрийн явагаас багаар өнгөрөөд байгаа сайхнагийн уралт. Үнэтэй болоо. За Октябрийн багийн холбоодогч одоо жоохон тоглолтоо жоохон довтгоогоо жоохон хуваарлаж эхэлж байна. Багийн уралдаа 14-нд нэгдэ. Хортолгоо яана. Хойно нь унгахгүй гэдгийг мэдэж байгаа. Чулуун Доо мастер аль тал руугаа шилжээд хамгаалцдаг. Тэгэхээр урд нь хорсон бөмбөгнөөс нэг оноо явуулахаар байна ховд. За холбосон жоо оруулж болоод байх юм да. Бямжин мастер аргад оруулсан 7-8. Чинзэрэг хоорох юм аа. Хоёрын алт нарын дээр оноглоо. Спорт мастер Цэдэн Биржийн Чинзэрэг. Манай 9-7. Хой пас. Бямжин мастрын нөхөсөн нутгаа дөрвдөрөөс авсангүй. Яа эргээд 3 онооны дөрвөлийг ховдолсон. За Чулуун Доо мастер өөрөө бараг араас явсан нь шалгуухан байж магадгүй шүү. Хас өгсөн. Дөрвдөрөөс авах юм. Сербодын хамгаалалт. Оролцоо ороод ирсэн хүмүүс анхаарал сул биш. Ороод ирсэн хүмүүс зүрхлээд Чинзэрэгийн хуралт явсан. Самбрас өдөр дөрөв. 5 болдор хуурлаа. Ороод. Тоглолтын цагаас 2 минут. За 4 оноо зэрэг үүсэх боломж. Мөн олон гарч иж байна да уураад оруулсан. За тасалдаг орж ирэх байх энэ он дээр. Спорт мастер эдэр мөнх хуралт хэмжээтэй гэсэн. Онооны цаг 11 болгож өрчлөө. За годоглогч 10 дагаад ирэл оноо явчихад байна. Оноо салчаад байна. Бямжин мастер нэг салах хэрэгтэй байна да. Холболт бас яамны оновчтой сах өгөх хэрэгтэй. 3-араас өөрөө явна. 3-арын давхар хаалт оновчтой эдсэн. 12-д орж ирсэн Чинзэрэг мастер. 3-арын давхарыг хаалтаар оноглоо. Октябрь янаасан. За хөөхд бас нэлээд хэцүү тоол очтой шүү. 15 оноор шийдэгдэх тоглолтын дээр 5 оноо нэлрүү үсэгдээ. Өгдөн цагаас хот нэгдэлээ 56 пункт.
Тэгээ авдын төгсгчид баян үлгийнхэн бас одоо бараа юмгээ дэмжиж байгаа. Буян тоглоод болоод байгаа дэмжиж байна. Алтамдаа тун орхонд байна да 5 онооны зэрэг үүсгэсэн байгаа. Бямжийн уралт хоёрын алтаар Батуудын хамгаалалт оногчтой болсон. Сэрэг тутгаан эдэр мөнхийн тутгаа өгөөсөж шалдуулсан. Нэг баттай юм хийж байна да эдэр мөнх мастер. 13-7. За октябрийн мөнх тулаг мастер байсан бол бас нэлээд очиртай тоглолт байгаад байдаг. Нэг олон улсын жирийн мастерын нэрээс цогцолтуудаар оролцсонгүй. Чин зэрэг мастерын тутгаа хамгаалалтаа сайшаа явьсан. За инхүү 7 онооны дэрвэлэлттэй Ховдалтан Барс 3 дахь удаагийн 22 спортын өрсөлдөлийн нааданда алтан медалийн ажлын тоон дээр ирж байна. 2 дахь удаага аврагын цом өргөх боломжтой тоон дээр ирлээ. Гол тоглогч ардагаа дээр оноо явчлаа. Чухал 3 дахь чин тоглолтын дээр хамгаалалтаас орсон 3 ард холбоо өгсөн Чулуун даваагийн уралт. За нуруу өндөр бүрэлдэхүүн байгаа эдэж гисэн 2 тоглогч дээр л оноо яваад байна л да. Октябрээр яа. За араас тоцсоор оноогоо дөглөө. Олон улсын мастер намжидын Чулуун даваа онооны цаг 8-14 болгож өрчилсөн. За өмнөх 2 дахь чин тоглолтын төгсгөлд даваалтууд нь оновчгүй болсон. Энэ өндөр тоон дээр 2 дахь боломж ашиглалаа да Октябрээр яа. Алдаа гарах юм бол шууд тоглолт болсон. Алдаа гарахгүйгээр дараалал нь 6 оноо хүндхэн өсөлтөөр дээр орж байна. За 2 дээрээс толгой явах уу 4 дээрээс явах уу эдэр мөнх мастерт найдахыг үүсэхгүй 2 дээр холболт өгсөн чин зэргийн хуралт сэрэг толгой Чулуун мастер орсон байгаа хаалтны гартаа явуулан ойртуулсан хаалтны гартаа толгой явуулж ойртуулсан. За хамгаалахад юм бол гол тоглогч Чулуун мастер урд барин дээр ирсэн байгаа учраас одоо тоглоо болгон өөрөө явнаа өөрөө толгоонд явнаа. За дараагийн толгой 4 дээрээс эдэр мөнх мастераар толгой гараад ирэхийг үүсэхгүй шүү. 2 дээрээс хаад явлаа. Чин зэрэг мастерын хуралт явсан. Хаалт оногчтой урд улсын хамгаалалтаас гол үргэлжилсэнгүү 10-14 дараалан 2 оноо явууллаа. Октябрээр яа. Давуулт алдаагүй явах хэрэгтэй. Спорт мастер Бямжав давуултан дээр байгаа учраас бас найдвартай гэж хараад байна. За паса өгсөн. Эдэр мөнхийн толгой за хаалтны гартаа нөхөж зориулаад өгсөнийг хэлээд. За энэхүү ховдын төгсгчид Монгол 92-т 2 дахь удаага алтан медалийн болзол биелүүлж байна. Өнгөрсөн жил дархан хотноо алтан медалийн тоглож байсан хоёр багийн жил дахин гарч ирж Ховд аймгийн баг хариу нэг тоглолтыг амжилттай хийж 2-1 хацаатаагаар алтан медалийн болзлыг биелүүллээ. 18 Ховдалтан Барс алтан медалийн болзол хангаж Октябрийн орон мөнгөн медалийн болзол биелүүлж хөрөлт медалийн эзлээр Булган аймгийн баг тамирчид шалгарлаа. Эмэгтэй багуудаас Увс аймгийн эмэгтэй баг хөрөлт медаль мөнгөн медалийг Булган алтан медалийг завхны баг тамирчид гэрчсэн. Инхүү волейболын төрлийн медалийн эзэлд тодорлоо. Давхад арга дөрөвсөөр